одоо энэ захим засаг гэдэг ийм Монгол гэдэг энэ бол энэ одоо хиймэл оюун ухааны хөгжүүлэх чиглэлээр хийсэн томоохон алхмууд. Ер нь 2024-өөс 24 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний сүрэн төсвөрлөх чадварыг бэхжүүлэх стратеги боловсруулж хэрэгжүүлнэ гэдээ явж байгаа. Энэ нь одоо батлан хамгаалах зэвсэгчний чиглэлээр хийж байгаа ажлууд байна. Дээрээс нь эдийн засгийн аюулгүй байдлын чиглэлээр хийж байгаа ажил байна. Гамшиг орчлоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажлууд байна. Энэ бүхний суурь нь өөрөө энэ технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан, өвгдөл, тэгээд цахим одоо энэ шилжилтийн хүрээнд хийгдэх ёстой учраас энэ стратеги ер нь үндэсний хэмжээнд тодорхой, энэ салбарын стратеги үндэсний хэмжээнд тодорхой болгоод тэрийг бусад салбаруудтайгаа уялдуулж харилцан уялдаа холбоотой үндэсний нэг стратеги болгож хэрэгжүүлэхэд томоохон одоо анхаарч ажиллаж байгаа. Ер нь бол засгийн газар маш тодорхой одоо байр суурь хэлж шүү дээ. Манай одоо засгийн газар ерөнхий сайдын зүгээс бол энэ ногоон шилжилт, хиймэл оюун ухаан, технологийн асуудлууд, хүний нөөцийн бодлогоо бид тулгуурлаж анхаарч энд алсын араа хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж